За засгийн газрын гишүүн 2 гишүүний томилгооны араас улс төрийн гол анхаарал энэ удаад Монгол банкны шинэ ерөнхийлөгчийн асуудал руу шилжлээ. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэгт томилгооны багц хилцүүлэг орж ирсэн. Улсын хурлын дарга учрал Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх захирал Наран Цогтыг Монгол банкны ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлснээ аль биесээр танилцууллаа. Үүнтэй зэрэгцээ эрх баригчдад чухал тооцогдох улсын хурлын дэгийн тухай мөн гэр бүл тамхины хяналтын тухай хуулийн шинжилсэн төслийг бүлгийн хуралдаанаар дэмжлээ. Эдгээр төслийг ойрын хугацаанд улсын хурлаар батлуулахын төлөө онцгойлон анхаарахаа Монгол Ардын намын бүлэг бэлтгэлээ. За улсын хурал дахь Монгол Ардын намын тамхины хяналтын тухай хуулийг улсын хурал энэ 7 хоногт хэлэлцэн үнтэй уялдуулж хуулийн төсөлтэй улсын хурал дахь 2 намын бүлэг танилцаж хэлэлцлээ. Хуулийн төсөлд бүх тамхин тавих онцгой албан дотор ижил түвшинд нэмж 30% болохоор тусгасан. Татварыг ингэж нэмэхдээ 2030 он хүртэл үе шаттай нэмэхээр тооцоолсон. Одоогоор нэг хайрцаг янжуур тамхинд 850 төгрөгийн онцгой албан дотор төлдөг. Энэ татварын хэмжээг 10,000 төгрөг боловол нэг хайрцаг тамхины үн 4,000-аас 20,000 төгрөг болж нэмэгдэнэ. Гэхдээ энэ татварын шатлал нь дэлхийн гайлын байгууллагаас тодорхойлсон барааг гоодлох уялдуулах системтэй нийцэхгүй тамхины төрлийг тодорхойлох чадамжгүй хуулийн төслөө гэж улсын хурал дахь Ардсан намын бүлэг шүүмжиллээ. Тамхины төрлийн бүтээгдэхүүнийг тодорхойлох чадам боломжгүй юм байл. Дэлхийн бусад улс орнууд тамхины хүний эрүүл мэндэд тамхин бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлүүд дээр суурилсан татварын бодлого хэрэгжүүлж байна. Тэгэхээр бол альтернатив шинээр бий болж байгаа технологийн дэвшилс гэж бий болсон бүтээгдэхүүнүүд дээр өндөр татвар ногдуулах нь бол уламжлалт шатаадыг янжуур тамхиг дэмжиж байгаа ийм агуулгатай хуулийн төсөл болсон байна гэж харагдаж байна. Мөн хуулийн төсөл тамхины хяналтыг хэн хизээ хэрхэн яаж тавих нь тодорхойгүй байхаас гадна утаад болон утаагүй тамхиг ижил хэмжээний татвартай болгох нь бусад төрлийн мансуурал руу иргэдийг түлхэх хууль бус худалдааг эхлүүлэх эрсдэлтэй гэх шүүмжлэлд хууль санаачлагч Номин Жим гишүүн үгүйсгэсэн тайлбар хэлээ. Одоогоор манай Монгол улсад бол хуурамч тамхи буюу контрабандын асуудал байхгүй. Яагаад гэвэл хөрш орнуудаасаа одоо хэд дахин хямдхан тамхитай биш үү? Тэгэхээр тийм учир шалтгаан бол байхгүй байгаа. За мэдээллийн систем болон хуулийн хэрэгжилтээр анхаарах учраас ингэж харж байгаа. За эрх баригч намын гишүүд онцгойлон анхаарч нэгэн дугаар дэмжиж батлах дараагийн төсөл нь гэр бүлийн хууль. Гэр бүлийн хуулийн төсөлд хүүхдийн асрамж тогтоолгүй, гэрлэлт цуцлахгүй болон гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэр бүл цуцлсан тохиолдолд буруутай талаас нь нөхөн төлбөр гаргуулж дундын өмчийг тогтоох зэрэг нийгэмд гарц шаардлагатай болсон зохицуултыг тусгажээ. Тиймдээ ч эрх баригч намын бүлэг гэр бүл болон тамхины хяналтын тухай хуулийн шинжилсэн төслийг дэмжихээ илэрхийллээ. хуулийн төслүүд дээр мэдээллүүдээ сонсоод бүлгийн гишүүд энэ хилцүүлгийнхэн төвшөнд илүү боловсронгуй болгох, сайжруулах асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлж ажиллая гэдэг одоо ийм тодорхой чиглэлийг тогтсон. Тийм учраас их хурлын байнгын хороод чуулганы хуралдаан дээр хуулийн төслүүдээр дэмжиж ажиллах, сайжруулж батлан гаргах талаар гол анхаарал хандагдлаа. Улсын хурлын дэгийн тухай хуулийн шинжилсэн төсөлд ч Монгол Ардын намын бүлгийн гишүүд саналаа нэгтгэлээ. Үндсэн хуулийн цэцгийн их судлалын дүгнэлт гарч маргаан дагуулсан байнгын орооны саналд ямар том яаллаар санал өрөөхэй гэдэг хуулийн өөрчлөлтийн төслийг хэлцэж улсын хурлын чуулганаар хэлцэхдээ олонхон дэмжсэн саналыг дэмжих том яаллаар санал ураадаг байх өөрчлөлтийг дэмжсэн юм а.